За сайн байцгаана уу та бүхэнтэйгээ влогийнхоо цоошин дугаараар уулзж байгаадаа туйлын их баяртай байна. За өнгөрсөн дугаараар бид бүхэн Магдал хотын туйраар аялсан. Харин өнөөдөр бид бүхэн Магдал хотын синагогийн дэргэд байдаг маш гайхалтай сүмээр маш товчхон бөгөөд богино хугацаанд аялах болно. За яг одоо энэ бидний байгаа энэ газар бол латинаар Dac in Altum гэдэг нэртэй ийм сүм байна. Энэ нь ямар утгатай вэ гэхээр Лук номын 5 дугаар бүлгийн 4 дугаар эшлэлээр гардаг. Есүс Петрийг нуурын гүнд нь очиод тороо хай гэж хэлсэн. Яг тэр үгнээс бол санаа авсан ийм сүм байна. За энэ хүү сүмийн онцлог нь гэх юм бол энэ сүм маань эртний Византийн үеийн эртний сүмийн загварыг яг дуурайлгаж хийсэн гэдгээр алдартай. Та бүхэн сүмийн гол танхимд орох юм бол энэ сүм маань 8 үндсэн зочлох ийм жижиг мөргөлийн өрөөнүүдтэй. За эдгээр хэсэг маань болохоор бүгдээрээ загвар болон өнгө хийцээр яг эртний сүмийнхаа загвар хийцээр дахин баригдсан ийм шинэ хувилбар байгаа. Тэгэхээр эдгээр 8 мөргөлийн өрөөнүүдийн гол хойморт нь маш гайхалтай ийм зургууд байгаа та бүхэн харж байна. За энэ зургуудын 7 нь болохоор Библиэлд байдаг эмэгтэй дагалдагчдын түүхүүдийг бичсэн байна. За мэдээж Библиэлд гарч байгаа хамгийн эхлээд Магдалины майр байж таараа. За тэгээд түүнээс гадна Лук номын 8 дугаар бүлгийн 3 дугаар ишлэлдэр Сузана, Йона гэх мэт дагалдагчид гардаг. За мөн Марта, Мари хоёр байна. Йохан, Яаков хоёрын ээж Саломи байна. За тэгээд Симон Петрийн хадам ээж, за мөн Клопийн эхнэр Майр гэх мэтлэн Библиэлд бол маш олон Иесусийн дагалдагчид бол нэрэнд дурдгдсан байдаг. Хамгийн гол нь энэхүү сүм маань Библиэлд дээрх Иесусийн эмэгтэй дагалдагч нарын гэгэн дурсгал зориулсан ийм сүм байгаа. За яг бидний харж байгаа энэ сүм бол Израильд байдаг хамгийн сонирхолтой, маш алдартай ийм загвартай ийм сүм. Тэгээд тайзан дээрээ завийг хийснээр бас олон хүний анхаарлыг татсан юм байлээ. Онцгой нь хэлэх юм бол Ромын Паплам Йон Паулаас маш их талархал магтаалыг хүртсэн ийм сүм юм байлээ. За одоо харин бүгдээрээ хамтдаа Галилийн хамгийн алдартай хотуудын нэг болох Капернаум гэдэг хотоор аялна. За Капернаум гэдэг энэ хот бол Библиэлд дурддахдаа Есүсийн төрлөх хот гэж гардгаар алдартай. Тийм ч учраас энэ Капернаум, the town of Jesus гэж үүдэн дээр бичсэн байгаа даа харж байгаа. Капернаум гэдэг маань үндсэндээ Библиэлд гардаг хуучин гэрээний Нахум гэдэг зүнч байдаг шүү дээ. Тэгэхээр энэ Нахум гэдэг зүнчийн нэртэй бол их төстэй дуудагддсан байна. Еврей хэлэн дээр байгаа энэ утгаар нь харах юм бол Нахумын тосгон гэсэн ийм утгатай байж болно гэж ингэж үздэг. Гэхдээ яг иш үзүүлэгч Нахумтай холбоотой үг бол хэлж мэдэхгүй. Нахум гэдэг үг маань бол амар тайван гэсэн амар тайван хэсүүдээр 5 тух гэж бас хэлж болно. Тэгэхээр Капернаум гэдэг энэ хот маань бол 5 тухтай тосгон гэж магчилж орчуулж болох юм байна. Үндсэндээ энэ хот бол загасчдын тосгон байсан гэдгээрээ бол маш их алдартай. За мэдээж татвар хураадаг, цуглуулдаг ийм хот байсан гэдэг нь бол тодорхой Библиэлд дурддагдсан байна. Ойролцоогоор шинэ гэрээний цаг үед бол 1500 гаруй хүмүүс амьдарч исэн байх магадaltaй гэж археологийн олдвороор бол нотогдсон байт юм байлээ. Тэгээ энэхүү тосгон маань, буюу энэхүү хот маань Галил нуурын хойд эрэгт эргээс холгүйхэн иргэдээр ерөөсөө байдаг гэдгээр бол маш их алдартай. Манай эртний өмнөх 1-р зууны үед баригдаж энэ хот бол үүсгэн байгуулагдсан гэж үздэм байлээ. Тэгээд даруй манай эртний 11-р зуун гэхэд бол хаягдаж хүн амьдрахаа байсан гэж үздэг. Капернаум хот маань зөвхөн Библиэд төдийгүй эртний еврей түүхч Йосефусын тэмдэглэл, ном зохиолт хүртэл дурддагдсан байдгаараа бас алдартай. Сайн мэдээний 4 номонд дөрвөлөнд нь дурддагддаг гэдгээрээ бас онцгой. Мэдээж энэ хот бол татвар хураагч Матай төрлөх хот гэдгээр нь бид бүхэн сайн мэдж байгаа. За мөн энэ хот маань бол Бетсайдаас маш ойрхон байрладаг Йохан, Яаков, Петр, Андрэ нарын төрлөх хот шүү дээ.
Тэгээд энэ тосгоны туйрыг үзэх гээд ороход бол маш сонирхолтой археологийн олдруудыг бол байршуулсан байсан. Манай эртний 1-р зуунаас 4-р зууны хооронд хамаарагдах чулуун баримл багна хий угалзууд бол энд бол маш ихээр байсан. Та хүн харж байна, Давидын од энэхүү олдроос ингээд гарч ирсэн харагдаж байна. Хамгийн сонирхолтой нь Капернаум хотоос маш гайхалтай 2 эртний синагогийн буюу сүмийн тойр олдсноор бол олон жуулчид энэ хотод ирж энэ синагогийг бол үзэх ийм сонирхолтой болсон. Энэ хот маань манай эртний 749 онд ер нь энэ ойрхон дорндод болсон маш хүчтэй газар хөдлөлтөд бол өртөж тодорхой хэмжээний барилга орон сууцуд бол сүрсэн гэж ингэж үздэм байлээ. Тэгээд энэ газар хөдлөлтийн дараа дахин сэргээн босгож, дахин загварчилж, дахин энэ хотыг бол засч янзалсан гэж ингэж үздэм байлээ. За манай аяллийн баг бол бид хөтжийнхөө тайлбар бидэнд хуваалцсан сонирхолтой түүхүүдийг сонсоод бас сүүдэрт сууж амарсан. За тэгээд мэдээж Капернаум хотынхон туйрыг үзэх аялалдаа бол гарсан байна. Шинэ гэрээн дээр бол энэ Капернаум хот маань Иесус Христийн Галилд үйлчилж исэн үйлчлэлийнх нь тэрхүү 3.5 жилийн хамгийн алдартай үйлчлэлийнх нь гол төвцөг болсон газар гэдгээр алдаршдаг. Марк номын 2-р бүлгийн 1-р ишлэлдэр бол энэ хотыг бол Иесусийн төрлөх хот гэж бичсэн байдаг. Мэдээж энэ газар энэ хотод Иесус өөрийн гисэн эзэмшлийн байр орон сууцтай байсан үгүй гэдэг нь бол тодорхойгүй. Уламжлалт үзлэр Иесус энэ хотод бол дагалдагчийнхаа гэрт байсан гэж үздэг. За тэр гэр нь бол магадгүй Петрийн гэр байсан байх магадaltaй гэж ингэж үздэг байна. Иесус синагогоос гараад Петрийн гэрт очиж гэртээ халуураа твтчихсэн Петрийн хадам ээжийг эдгээдэг шүү дээ. Тэрхүү үйл явдал яг энэ хотод болсон. За мөн энэ хотод бол Иесус уйман өвчтөе хүнийг эдгээсэн. Дээрээс нь бидний маш сайн мэдхээр саа өвчтөе хүнийг эдгээсэн түүх гардаг шүү дээ. Иесусийн байрлж исэн байранд маш олон хүмүүс үүдэнд нь цугларсан учраас саа өвчтөе найзыгаа Иесусээр эдгэлэхийн тулд дээврийн хэсгийг нь хуулаад дэвсгэртээ дээрээс доош нь буулгаж Иесустэй уулзуулан түүнийг эдгэлэгдэг ийм түүх гардаг. За ингээд та бүхэн яг одоо синагог буюу Капернаум хотын төвд байгаа сүмийн туйрыг бол харж байна. Одоо дөрвөлжин буюу тэгш өнцөг хэлбэртэй барилга байгаа. Лук номдэр гардаг Капернаум хот дох тэрхүү синагог бол Иесусийн цаг үед Ромын 100-ын даргын санхүүжилтаар тусламжаар бол баригдаж бий болсон гэж үзэх ийм бас таамаг байд юм байлээ. Шинэ гэрээн дээр гардаг Ромын 100-ын дарга байдаг. 100-ын дарга бол Иесусээс өөрийнхөө зарцыг эдгэж өгөхийг хүсдэг. Тэгээд Иесус хэдийгээр гэрт нь очихгүй ч гэсэн зарцын төлөө эдгэрлийн тунгалснаар Ромын 100-ын даргын зарцууд эдгэрдэг шүү дээ. Иесус би Израилаас ийм агуу итгэлийг бол өөр хаанаас ч хараагүй гэж ингэж хэлсэн байдаг. Тэгэхээр яг тэр хот бол яг энэ бидний аялж байгаа энэ хот. За бидний харж байгаа энэ синагог бол мэдээж яг Иесусийн цаг үед байсан синагог бол биш. Судлаач нарын үзснээр бол манай эртний 4-өөс 5 дугаар зууны үед баригдсан ийм синагог гэж ингэж үзсэн. За энэхүү синагогийн туйрыг бол анх 1838 онд Америкийн судлаач Эдвард Робинсон гэдэг хүн бол илрүүлсэн байт юм байлээ. Археологийн судалгааны үр дүнд бол энэ синагогийн суурин доор бол Иесусийн цаг үед хамаарагдах тэр шинэ гэрээн дээр байгаа синагогийн үлдэгдэл бол байна гэж ингэж судлаач нар бол баталсан. За тэгээд маш олон судлаач нар бол дуу нэгтэйгээр яг энэ синагог бол Библиэл дээрх буюу шинэ гэрээн дээр байгаа тэрхүү синагогийн туйран дээр давхарлаж шинээр барьсан ийм синагог байна гэж ингэж бол үтсэн баг. Дэлхий дээрх хамгийн эртний синагог байх боломжтой гэж ингэж бүр хэлэгдсэн. За энэхүү Капернаум хотын синагогийн хэмжээ нь бол 24.4-ыг харьцах нь 1865 гэсэн метрийн хэмжээтэй маш том синагог буюу сүм байгаа. За мөн Лук номын 4-р бүлэг, Марк номын 1-р бүлэг дээр гардаг Иесус синагогт байхдаа тэнд байсан бозор сүнсэнд эзэмдүүлсэн хүнийг бол эдгээсэн түүх байдаг. Тэр үйл явдал нь бол Шабат өдөр болдог. Тэгэхээр тэрхүү эдгэрлийн гайхамшиг маш олон хүмүүс Бурхныг алдаршуулсан үйл явдал бол яг энэ хотод, яг энэ газар болсон. Барилга багнууд дээрээс бол грек болон арамей хэл дээр бичигдсэн ийм
тайлбарууд бол үлдсэн байсан. За ихэвчлэн энэхүү бичээс нь бол энэ барилгын явц, энэ барилгыг барихад туссан хүмүүсийн нэрс гэх мэт ийм зүйлсүүдийг бол бичиж үлдээсэн байна. За мөн дээрэс нь энд Давидын од, за тэгээд дал модны мөчр гэх мэт ийм дүрсүүдийг бол сийлсэн, ийм дүрсүүд бол олдсон. Барилгын хоёр талаар бол хүмүүс суухад зориулсан хоёр давхар ийм сандалтай байгааг та бүхэн анзаарж байгаа. Энэхүү синагогийг барьсан чулуун блок маань бол эргэн тойронд нь байгаа орон сууцуудыг барьсан чулуунаас бол бүтэц хэлбэр өнгөний хувьд бол ондоо байгаа. За үүнийг бол судлаач нар бол одоо холоос Капернаумын энэ газраас биш өөр газраас зориулан зөөж авчирж энэ синагогийг барьсан гэж ингэж үздэг юм байна. Капернаум хот маань Есүсийн уулан дээрх сургаалыг айлдаж, за мөн 5,000 хүнийг хооллсон тэрхүү газараас бол ердөө л 2.5 км-ийн зайтай. Тэгэхээр ихэнх бие судлаач нар бол Есүсийг үе олон хүмүүс дагаж түүгээр идгээл гэж бузар сүнснээс чөлөөлөгдөн тэгээд Есүсийн сургаалыг сонсоод мөн түүнтэй хамт байсан тэдгээр хүмүүсийн ихэнх нь буюу баггүй хувь нь бол Капернаум хотоос ирсэн байх боломжтой гэж ингэж үздэг. За мэдээж энэ хотын ойролцоо бол Бетсайд хот, за мөн Магдал хот гэдэг олон хотууд бас байгаа. Тэгэхээр үндсэндээ Галилийн эргэн тойронд байгаа энэ хотуудын хүмүүс Есүсийг бол үе олноор Галилд дагаж исэн гэж ингэж ойлгож болно. За зөвхөн мөргөлийн гол танхимаас гадна олон өрөөтэй, тасалгаатай ийм синагог байгаад байна. Та бүхэн хэрвээ анзаарах юм бол энэ гол мөргөлийн танхим буюу энэ синагогийн маань үүдэн хэсэг нь бол Иерусалим хотын зүг рүү буюу зүүн зүг рүү харсан байна. За Капернаум хотоос зүүн тийшээгээ бол Иерусалим хот байдаг. Ер нь бол Израильд, Юдад хаанч синагог барьсан үүдийг нь бол Иерусалимийн зүг харуулж барьдаг байсан гэдэг энэ судалгаа бол археологийн олдруудаар бол батлагдсан байдаг. За яг одоо бидний орж байгаа энэ газар бол Капернаум хотын энэ орон сууц хүмүүсийн амьдарч байсан энэ байруудын дундаас олдсон маш сонирхолтой нэг газар байгаа. Уламжилт үзлэр бол энэ газрыг бол Петрийн гэр байсан гэж үздэг. За хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт энэ газар бол зүгээр энгийн айлуудын байрны зохион байгуулалтаас тис ондоо байсан. Нэлээд том хэмжээний ийм өрөө байсныг нь судлаач нар юу гэж үзсэн бэхээр энд бол хүн амьдрахаас илүүтэйгээр цуглаан хийдэг ийм газар байсан байна гэж үзсэн байна. Энэ байр маань өөрөө 8 талт хэлбэртэй ийм байр байсан. 1968 онд 1-р зууны үед хамаарагдах орон сууцыг бол олсон байна. Ихэнх христ итгэгчид бол үүнд бол маш ихээр итгэдэг. Энд Петр амьдарч исэн гэж ингэж итгэж үздэг. За ингээд 1990 онд бол энэ Петрийн гэрийн тойрын дээр түүний гигэн дурсгалд зориулсан орчин үеийн сүмийг барьсан. Орчин үеийн сүмийг барихдаа мэдээж маш гоё хийцэн юу гэхээр энэ сүмд орж ирээд ингээд энэ Петрийн гэрийг бол дээрээс нь ништ харах ийм боломжтойгоор зохион бүтээж хийсэн. Та бүхэн харж байна, би гадаа нь гараад бичлэг хийсэн. 8 талтай ийм хэлбэртэйгээр энэ байрыг барьсан. За мэдээж голд нь бол цуглаан хийж болохоор ийм том өрөөтэй. За тойроод бол жижиг сажигийн өрөөтэй ийм сонирхолтой байр болсон. За үүнийг бол уламжлалт үзлэр бол Петрийн гэр байсан гэж ихэнх библи судлаач нар бол итгэж бас үздэм байлээ. Капернаум хот маань Петрийн гэр байсан гэдгээр бол алдаршсан. За ингээд бүгдээр хамтдаа Капернаум хотын туураар хамтдаа өнөөдөр аяллаа. Дараагийн дугаараар бүгдээрээ цоо шин газар аялаж дахин уулзах болно. Ингээ хамтдаа байснаа хүнд маш их баярлалаа. Та зөвхөн болгоо оршууд л да. Биш ороо гошоо. Коммунаа Испани дээр, Англи дээр гошоо.